Ерөнхий сайдад итгэл үзүүлэх хэсгийг улсын хурал 33 жилийн түүхэнд анх удаа хилэлцэнэ. Авилгалтай тэмцэх газар хөрөнгө оруулалтын мэдүүлгийг 7 дугаар сарын 1-ээс өмнө олон нийтэд ил болгоно. Дизелийн явган замын стандарт 2022 онд шинжлэгдэжээ. Улсын хэмжээнд 7 газарт ойхээрийн төмөр гарч байна. Харин мэндийг өргөө үзэгчтэй Улаанбаатар хотод 19 цаг 10 минут болсон байна. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Ерөнхий сайд оюун эрднийг орлогоо нотолж огцорхыг шаардсан залуусын жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд 15 дахь өдрөө үргэлжилж байгаа. За ерөнхий сайд оюун эрд нь өргөдлөө өгч огцрох биш. За өөрт нь нэг удаа итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг улсын хурал өргөн барихаар болжээ. Нэг ёсондоо ерөнхий сайд ажлаа үргэлжлүүлэх хэсэг хамтарсан засгийн газар цаашид байх хэсгийг 126 гишүүнтэй парламент шийдэхэр болж байна. Харин ардчилсан намын тухайд ямар ч тохиолдолд хамтарсан засгийн газарт орж ажиллахгүй байх улс төрийн шийдвэрийг гаргажээ. Иймд засгийн газарт ажиллаж байгаа ардчилсан намын 8 сайдыг өргөдлөө өг гэдэг үүргийг ардчилсан намын дарга ган төмөр өгчээ. Энэ тухай мэдээллийг сэтгүүл сүрлэгмаа дэлгэрүүл өргөнэ. Өнгөрсөн өдрүүдэд улс төрийн хүрээнд хүрсэн үйл явдлуудыг та бүхэнд цаг хугацааны дараалалаар томил өргөе. За тэгэхээр яг 7 хоногийн өмнө буюу 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Ардын намын баг хурал хуралдсан. За энэ хурлаас дараа эрзэг хуралдсны эсрэг тодорхой нэг шийдвэр гарсан нь хамтарсан засгийн газраас ардчилсан намыг гаргах байсан. За яг энэ хурлын маргааш буюу 5 дугаар сарын 22-ны өдөр ардчилсан намын гишүүдээс энэ асуудалтай холбоотой хэвлэлүүд бол тодруулга авсан. За энэ үеэр бол ардчилсан намын зүгээс хамтарсан засгийн газрын гэрээг зөрчсөн гэдэг энэ үндэслэл бол хүртгэлгээ гэж тайлбарлаж байсан. За тухайлах юм бол 3 намын хамтран ажиллах гэрээнд аль нэг намаа засгийн газраас гаргах тухай агуулга огт байхгүй гэдгийг ардчилсан намын дарга ган төмөр болон намын дарга дор чанд нар хэлж байсан. За энд гэрээ зөрчсөн гэдэг үндэслэл бол шалтгаан гэж ардчилсан намынхан үзэж байсан. За энэ дэш Монгол Ардын намд итгэж хамтран ажиллах гэрээг нь байгуулсан хүний хувьд ган төмөр сайд намын даргынхаа үүрэгт ажлыг хүлээлгэж өгнө гэдгээ Монгол Ардын намын баг хурлын маргааш нь мэдгдсэн байдаг. За түүний энэ мэдгдлийн дараа 3 намын дарга уулзсан. За энэ үеэр хамтарсан засгийн газрыг хамгааж үлдэн гих байр суурийг ерөнхий сайд илэрхийлсэн талаар дор чанд сайд хэвлэлийнхэн төгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. За хүн намын хувьд хамтарсан засгийн газартаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа намын дарганч хүн намаас сонгогдсон улсын хурлын гишүүдж тодорхой илэрхийлсэн. За нэг ёсондоо хүн намын байр суурь тов тодорхой гэсэн. Зарим хамтарсан засгийн газарт өргөдөж орчхоод хөөгдөх дээрээ тулаад байгаа ардчилсан намынхан ерөнхий сайдыг өөрөө өргөдлөө өгч суудлаасаа буухгүй бол нам дотроос 32 гишүүний гарын үсэг цуглуулж оюун эрднийг огцруулах асуудлаар улсын хурлаар хилэлцүүлэх хувилбарыг өнгөрсөн даваа гарагт тулсан улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн хурлын үеэр ярьсан талаар ардчилсан намын бүлгийн дэд дарга Тэмүүжин ярьж байсан юм а. Хөөгдөж гарчаад зомби амьлуулж байгаа юм шиг дахиад буцаж орж идэг тийм сүлд нь хайцсан юм юу ах вэ? Одоо хэрвээ тийм аргаар засгийн газар байгуулвал ажил хийхгүй зүгээр л аргас заасан албан тушаал дээр сууж үлдэх гэсэн тэмэл юм болж хувирна шүү дээ. Философи нь мөн чанар сүнсэн байхгүй болчихно. Хэрвээ ингээд засаг үргэлжилнэ гэдэг ямар нэг юм ярих юм бол манай 8 сайд 8 улаа бид эрх мэдэлд үлдэхгүй. Өөрсдөө өсөлтөөгөө авчнаа гэдэг үг хэлсэн. Дээр нь хэрвээ ерөнхий сайд ямар нэгэн асуудал улсын хурал руу оруулж ирэхгүй бол одоо дутуу хүлээгдээд 32 гаруй үсгийг чинь бид зураад бас бүрдүүлчих чадна гэдэг хэлсэн. Хамтарсан засгийн газрыг тараах шийдвэр намынхан баг хурлаас гарчгаад байхад оюун эрдэнэ ерөнхий сайд үндсэндээ 7 хоногийн турш ямар нэгэн тайлбар хийгээгүй. За олон нийтийн сүлжээнд янз бүрийн таамаглал мэдээллүүд л тархасаар байсан. За энэ донд ерөнхий сайд оюун эрдэнэ үргэлжлүүлэн ажиллах арга замыг хайж байна гэх таамаг олон нийтийн сүлжээнд их байсан. Зарим энэ таамаг үнэн болж таарлаа. За тодруулах юм бол өнөөдрийн засгийн газрын ээлжид хуралдаанаар ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай асуудлыг улсын хурлаар оруулахаар тогтсон талаар сайд нар ярьж байсан юм. Хамтрал байх уу? Байхгүй. Ойлгосон. За одоо энэ дээр бол та бүхэн эргэлзээд хэрэггүй. Бүх хүн энэ эргэлзээгээ тайлах хэрэг. Хоёр дахь нь ерөнхий сайд биднийг засгаас гаргах эсвэл бид нар өргөдлөх ийм асуудал байна. Тэгэхээр энийг л ерөнхий сайдтай ярьж байгаа. 3 дугаарт
Ерөнхий сайд хэрвээ бидний өргөдлийг хүлээж авахгүй эсвэл бид 8-ыг засахаас гаргахгүй гэж байгаа бол өөрийнхөө асуудлыг би тавина гэдэг байгаа байхгүй. Тэгээ ер нь бол танхимын сайдуудаа яаж ажилуулах уу, яаж бүрдүүлэх үү гэдэг бол Монгол Улсын ерөнхий сайдын бүрэн эрх байдаг Монгол Улсын үндсэн хууль заасан. Тэгэхээр ямар ч байсан ардчилсан намын хувьд бол улс төрийн шийдвэр гаргаад ардчилсан намын дараа ган төмөр яг энэ сайдуудаа чөлөөлөгдөх хүртэл бичээ гэдэг. Тэрнийхэн төслийг бичихсэн үүргийг надад өгч ял гэж. Монгол Ардын намын баг хурлаас гарсан одоо ийм шийдвэр гарсан байна. Тэгээд энэ маань цаашдаа хэрхэн яаж эцэслэгдэж шийдвэрлэгдэх вэ гэдэг л энэ асуудлыг сая бас ярилцлагаас хамтарсан засгийн газар ер нь бол өнгөрсөн хугацаанд бас үр дүн сайтай ажилласан. Ингээд цаашдаа энэ шийдэл маань явах юм бол илүү хөөр бүтээлтэй ажиллана л гэдэг ажиллахаар байна гэдэг тийм байр суурьтай л. Ерөнхий сайдыг томдох чөлөөлөгч нь их хурлын бүрэн эрх учраас яг ерөнхий сайд өөрийнхөө асуудлыг одоо Монгол Улсын ерөнхий сайдад одоо цаашаа өргөжлүүлж ажиллахад итгэл үлээлэх асуудлыг л оруулж ирэх юм байна л гэж бид нар ойлгосон шүү дээ. Та нар ямар саналтай байсан гэсэн үг вэ? Одоо бид нар одоо ямар ч гэсэн энэ хамтарсан засгийг үргэлжлүүлэх нь зүйтэй л гэдэг л ихэнх сайд нар ер нь бүх сайд нар л тийм байр суурьтай байлаа шүү дээ. За ингээд засгийн газар бүхлээрээ биш ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай асуудал болж хувирсан. За энэ үндсэн хуулийн 44-ийн 1 болон 44-ийн 2 дугаар зүйлд заасны дагуу за улсын хурал одоо энэ асуудлыг хэлэлцэхдээ 3 хоногийн дараагаас одоо хэлэлцэж эхлээд 10 хоногийн дотор одоо шийдвэрлэх юм хуулийн хугацаатай байдаг байна. Харин улсын хурлын гишүүд яг энэ ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудал дээр ямар байр суурьтай байгааг бид тодорхойлсон юм а. Монголчууд нэг эвлэж нэгдээд нийлээд явхлаарэ заавал хулгай хийдэг байх албагүй шүү дээ. Ард нь гарыг гэж ингэж сонгосон төслүүдийн ард нь гарчгал хэрэгтэй. Монгол улсад ерөнхий сайд хэдэн жил болж иж ханах хэрэгтэй юм тийм үү? Би бол тав бол хангалттай хугацаа байх өөрийгөө нотолж харуулах гэж би харж байна. Ерөнхий сайд солигдлоо гэд одоо юу гэдгийг гадаад хүчин зүйлүүд болон дотоод хүчин зүйлүүдээсээ бид нар эдийн засгийг сайжруулж чадах юм уу? Үнэхээр дараагийн гараад ирсэн засаг энэ бодлогыг илүү одоо юу гэдгийг төсвийнхөө орлогыг нэмэгдүүлж чадах юм уу? Төр доктортой байх нь одоо түмэн олон тустай гэсэн ийм одоо байр суурьтай байгаа. Одоо шинээр ингээд засгийн газар байгууллагаа дахиад 2-3 сар. За дахиад одоо бодвол хөтөлмөрөөр боловсруулна гэдэг дахиад хэдэн сар. Би энэ л зүгээр санаа зовж байгаа. Миний байр суурь маш ойлгомжтой. Би одоогийн засгийн газрыг дэмжиж байгаа. Одоо 10 сарын дотор энэ хамтарсан засгийн газрын хүрээнд 20 жил гацсан 2 төслийг урагшлуулж чадсан. Ажил хийж чадахгүй гэсэн чинь ер нь бол өнгөрсөн 5-6 жил монголчуудын амьдрал ер нь ямар байв гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Засгийн газрын тогтворгүй байдлын тухай хувьд миний хувьд бол хайран байна. Тэр 14 мега төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Одоо 3 нь бол шийдчихлээ тийм. 2 нь бол хэрэгжүүлэлтэд явж байна. Хамтарсан засаг тогтвортой байх хэрэгтэй. Энэ хооронд тоглоод засгаа ингээл янз янзын байдал хамгаагаад дахин нэг дараагийн ээлжиндээ хоолндоо орохгүй ч юм. Ийм байдал байж хэрхэвч болохгүй. Тодорхой үр дүнд хүрээсэй гэж хүсэж байгаа. Ер нь бол хамтарсан засгийн газрыг бол дэмжиж ирсэн. Дэмждэг. За энэ хүн Монголын түүхэнд хамгийн удаан хугацаанд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байгаа оюун эрдэнэ ерөнхий сайдыг огцруулах уу, эсвэл огцруулах уу гэдэг асуудлыг ойрын хугацаанд улсын хурал хэлэлцэж шийдэхээр байна. За ингэхэд бол багадаа 14 хоногийн хугацаа шаардлагатна гэж үзэж байгаа. За тухайлах юм бол энэ бол үндсэн хуулийн одоо зүйл заалтаар хэлэлцэгдэж байгаа асуудал учраас эхлээд үндсэн хуульд нийцж гэнэ үү үгүй юу гэдгийг нь бол үндсэн хуулийн цэц дүгнэн. За тодорхойлж хэлэх юм бол яг ерөнхий сайдаас одоо тогтоолын төсөлд оруулж ирэх томьёол бол яг тогтоолын төслийн агуулга нь үндсэн хуульд нийцж гэнэ үү үгүй юу гэдгийг үндсэн хууль эхлээд одоо үндсэн хуулийн цэцгэлийг хянана гэсэн. За хэрвээ нийцж гэнэ гэж үзэх юм бол улсын хурал руу шилжүүлнэ. За улсын хурлын гишүүдийн зүгээс бол яг энэ асуудал дээр бол хилэлцэх хэсгээ бол эхлээд шийднэ. За хэрвээ хилэлцгийг нь дэмжих юм бол яг оюун эрдэнэ ерөнхий сайдыг огцруулах уу, үгүй юу, үлдээх үү гэдэг одоо үлдээх үү гэдэг дээр бол санал хураахаар шийдэх юм байна. Яг энэ асуудал дээр улсын хурал ямар шийдвэр гаргахыг олон нийт анхааралтай ажиглаж байгаа юм. За судлаачдын зүгээс ч гэсэндээ яг одоо улсын хурлын гишүүд ямар шийдвэр гаргахаас шалтгаалж парламентод итгэх иргэдийн итгэлд бол томоохон нөлөө үзүүлнэ гэдэг зүйлийг ч мөн ярьж байгаа юм а. Ерөнхий сайд оюун эрднийг орлогоо нотолж огцрохыг шаардсан залуусын жагсаал харин талбай дээр 15 дахь хоног дээр үргэлжилж байна. За яг одоо манай сурвалжлах баг Сүхбаатарын талбай дээр ажиллаж байна. Хөтлөгч Ариун Тул, зураглаач Батмөнхтэй холбогдъё.
Баярлалаа. За тэгэхээр 15 дахь өдрөө үргэлжилж байгаа огцрох амархан жагсаал өнөөдөр ч мөн тайван байдлаар үргэлжилж байна. За энэ жагсаал олон зүйлсээрээ одоо анхны гих тодтолыг авсан гэж хэлж болно. Тухайлх юм бол анхны одоо цагтаа эхэлж цагтаа дарддаг жагсаал, за мөн одоо анхны хөтөлбөртэй жагсаал, мөн анхны одоо үзэл бодлоо илэрхийлэх эндэртэй ийм жагсаал болж байгаа гэдээ дурдаад байвал их олон зүйлээр анхдаж болж байгаа. За 15 дахь өдрөө үргэлжилж байгаа энэ хүү жагсаалын одоо хөтөлбөрийн тухайд өнөөдөр бол 16 цагаас эхлээд 20 цагийн хооронд одоо тавигдсан байгаа. За энэ дундаа бол хөдөөгөөс жагсах амархан таны машин хідэн цүнхний өмтэйвэ, за мөн ууртаа микрофон зэрэг одоо ийм хөтөлбөрүүдийг жагсааж бичсэн байгаа юм а. Өнөөдөр мөн одоо бусад өдрүүдийн адил огцрох амархан залуусын жагсаал 20 цагт өндөрлөх ийм товтой байгаа юм а. За бас нэг мэдээллийг та бүхэнд хүргэхэд огцрох амархан жагсаал эхлээд удаагүй буюу энэ 5 дугаар сарын 19-ний өдөр за нэр бүхий хэвлэл мэдээллийн редакцууд нэгдээд ерөнхий сайд оюун эрдэнэийг одоо хэвлэл мэдээлэлд нээлттэй ярилцлага мэдээлэл өгөхийг одоо шаардлага хүргүүлсэн байгаа. За учир нь гэвэл ерөнхий сайд оюун эрдэнэ одоо яг энэ ажлыг хариуцлагатай албан тушаалд очсноос хойш ямар нэгэн байдлаар шууд эфирээр эсвэл одоо шууд одоо сэтгүүлчдийн өмнө гарч ирж мэдээлэл өгдөггүй. За өгч байсан одоо мэдээллүүд нь бүгд одоо урдаас бэлдсэн, найруулгатай одоо хасаж тансан байдалтай ийм байсан учраас бол хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдсэн. За энд бол анх 12 хэвлэл мэдээллийн редакцууд нэгдээд байсан бол нийтдээ одоо 26 болж энд тэнгэр телевизч мөн нэгдсэн бэлээ. За тэгвэл энэхүү шаардлагын хариуг хамгийн сүүлийн байдлаар буюу 5 дугаар сарын 23-ны өдөр өгөхөөр одоо бид тусгасан боловч өнөөдөр буюу 5 дугаар сарын 28-ны өдөр засгийн газрын хэрэг эрхлэх газраас бол шаардлагын хариу нь ирсэн. За энэ шаардлагын хариуд бол засгийн газрын тухай хууль болон за хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон засгийн газраас гаргасан тогтоолын одоо журмыг үндэслээд засгийн газраас гарч байгаа альва мэдээллийг бол засгийн газрын хэвлэл мэдээллийн хариуцсан энэ нэгж зохион байгуулна гэдгийг бол үндэслэсэн. За мөн өнөөдөр ерөнхий сайд оюун эрдэнэ улсын хурлд итгэл хүлээлгэх тухай ийм одоо улсын хурлын тогтоолын төслийг өргөн барьж байгаатай холбогдуулаад за энэ асуудал шийдэгдсэний дараа бол хэвлэл мэдээлэл ярилцлага мэдээлэл одоо өгөхөд нээлттэй байна гэдэг ийм шаардлагын хариу өнөөдөр ирсэн байгаа юм а. За эргээд сануулхад өнөөдрийн энэхүү болж байгаа жагсаал бусад өмнө болж исэн өдрүүдийн нэгэн адил 20 цагт өндөрлөнө. Тэнгэр телевизийн сурвалжлах баг огцрох амархан нэртэй жагсаалын 15 дахь өдрийн яг одоогийн нөхцөл байдлыг Сүхбаатарын талбай дээрээс шууд дамжуулан үзүүллээ. Дараагийн мэдээлэл хүргэе. Авилгалтай тэмцэх газар ерөнхий сайд болон түүний хүү нарын орлогод шалгалт хийж эхлээд 15 хоног байна. Авилгалтай тэмцэх газраас иргэний гомдлын дагуу шалгалт хийх хугацаа 30 хоног байдаг ч зарим тохиолдолд дахин 30 хоногоор сунгадаг байна. 5 сарын 13-нд гомдлоо гаргасан. Яг тэгэхээр энэ ерөнхий сайдын хүү бэр тэгээ нэг худуутай холбоотой тансаг хэрэглээний тэр мэдээллүүдэд сошиал орчинд таргасан. Тэгээд эн чинь угаасаа нөгөө төрийн өндөр албан тушаалтан гэдэг утгаараа ерөнхий сайд болон түүний хүү тий ерөөсөө нөгөө орлого зарлага нь нийт тод байх хэвээр. Хоёрдугаар тэр асуудлыг бол АТГ хөрөнгийн орлого зарлалыг бол шалгаж явах хэрэгтэй байхгүй. Тэгээд нөгөө энэ тэр бэрийн аав ээж нь бас төрийн албаагч юм билэ. Чингэлээ дүүргийн нийгмийн даатгалын хилцийн дарга ээж нь. Тэгэхээр бас адил ялгаагүй л одоо хөрөнгө оруулгын мэдүүлэг нийтэд ил тод байгаад байгаа. Гэтэл тэр хөрөнгө оруулгын мэдүүлгийн тий орлого тал нь ерөөсө тэр нэг тансаг хэрэглээний зардлыг нөхөхүйц тийм орлого байхгүй байгаа байхгүй. Гомдлын хяналт шалгалтаар бол одоо тэмүүлэн болон одоо бусад оролцогчид хурж ирж одоо тайлбарууд бол өгсөн байгаа. За мөн тэднээс одоо өөрсдөө нь одоо холбогдох баримтууд бол гаргуулсан байна. Зөвхөн өгсөн мэдүүлэг өөрсдөө өгсөн баримтууд дээр тулгуурлаж бол одоо дан ганц шийдвэр гаргах одоо дүгнэлт гаргах бол тийм боломж байхгүй. Авилгалтай тэмцэх газар одоо хууль заасан чиг бүрийнхээ хүрээнд одоо дараагийн бусад их сурвалжууд буюу одоо 3 дахь санхүүгийн байгууллага ч юм уу төрийн эрх бүхий байгууллагуудаас одоо холбогдох лавлаа мэдээллүүдийг аваад ингэ шалгалтын ажиллагаа цаашаа явагдана.
2024 оноос эхлэн зөвхөн удирдах албан тушаалтнууд бус бүх албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх болсноор авилгатай тэмцэх газар нийт 50,000 гаруй мэдүүлэгт хяналт шалгалт хийх шаардлагатай болжээ. Тиймээс тэд 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил болгоогүй байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил ерөнхий сайд болон түүний хүүгийн орлого яаж өссөнийг бид мэдэх аргагүй байгаа гэсэн үг. Харин хөрөнгө орлогын мэдүүлгээр төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцогдсон эсхийг тодруулахад хамгийн сүүлд тавсан мэдээлэл 38 албан тушаалтан бол ялагчаар татад эрүүг үүсэт ингэ явж байгаа гэсэн тийм мэдээлэлтэй байна. Хууль зүйн сайд Алтан гэрэл ярихдаа үндэслэлгүй хөрөнгөцсөн хэрэгтэй яллагдагчаар татагдсан хүмүүсийг 3 удаагийн өршөөлийн хуулиар цагаатаж байсан тухай мэдээлсэн. 7 дугаар сарын 1 гэхэд авилгатай тэмцэх газар ямар хүнийг үндэслэлгүй хөрөнгөцсөн гэж ялалсан тухай мэдээлэл ил тод болох нэ. Мэдээ үргэлжилж байна. Үргэлжлүүлэн та бүхэнд нийслэл хотын явган замтай холбоотой багц мэдээлэл хүргье. Нийслэлийн иргэд татвараа төлж аюулгүй эрүүл орчинд амьдрах нөхцөлөө бүрдүүлэхийг үүрэг болгож нийслэлийн засаг захиргааг сонгодгоо. Гэтэл өнөөдрийн хүртэл нийслэл хотын нөхцөл байдал өдрөөс өдөрт ордож, ажлын эрэм дараагаа алдаж байна. Хотын дарга иргэдээ явахыг уриалж байсан ч явган замаа янзалж дөнгөхгүй байгааг нийслэлийн иргэд шүүмжилж байна. Хөгшин өвөө нялх балчир хүүхэд тэр бүхэл өсгийтэй гутал өмсөн залуу бүсгүйчүүд хүртэл явган явах аргагүй болтлоо уруудан дороотсон байна. Өсөмжийн дугаарчтай. Манай хотын явган хүний зам чих хүндрэлтэй шүү дээ. Ер нь хөлтийн бэрхшээлтэй өндөр настай хүмүүс баг жижиг насны хүүхдүүд гарахад явхад ер нь хүндрэлтэй. Энэ явган хүний замыг өшөө сайжруулад бүр нэг гарч марч тэр бүх юмнуудыг сайхан болгочихвол сайхан болох хэрэгтэй. Би л хүндрэлтэй гэж боддог. Явган хүний зам бол бас хэцүү байна уу мэдээ. Одоо зарим газрынх нь бэлтаа унчихсан тийм ээ. Тэгээд заримдаа ингээд явган хүний зам дээр айгүй их ингээд нөгөө машинууд ингээд зогсоолгүй болохоор машинууд айгүй их зогсчдаг. Тэрнээсээ болоод одоо ингээд цэцэрлэгийнхаа хүүхдийг сургуулийнхаа хүүхдүүдийг аваад явж байгаа хооронд машины урдуур хойгоор гарахад бол бас айгүй их төвөгтэй байна. Энэ бол нөгөө нэг Улаанбаатар хотын одоо тий хот огчлт байд юм уу юу гэдгийг тэрнээсээ шалтгаалдаг байх. Ер нь бол явган хүний зам айгүй муутай штэ манайхан. Манай улс бол ганцхан миний амьдарч байгаа орчин ч биш. Ер нь Улаанбаатар хотод дотроо явган хүний зам, машины зогсоол хоёрын асуудал бол айгүй хэцүү шүү. Ер нь бол. Ер нь явган хүний зам гэж одоо үндсэндээ бараг Улаанбаатарт алга болоод байна шүү дээ. Тийм учраас одоо тэр явганаар зорчигчдын замыг бас арай зохилтой болгоо, зүйтэй болов гэж бодож байна да. Засварын ажилдаа гараад нөгөө нэг засчихсан замаар чи явган хүмүүсээс явна. Тэгээ нөгөө хүмүүс маань хаагур явах уу. Тэгээ одоо энэ төвшөөд ингээд бас юм зам засчлаа байна л да. Тэгэнгүүт яг ингээд явган хүмүүс маань нөгөө засч байгаа замаар явж чадахгүй болохоор хаагаа ийцэн. Хажуугаар ингээд авто зам руу орохоос аргагүй байдалд орж байгаа. Тэгээ нөгөө хүүхд хөгшчүүд тэгээд ээжүүд тэрэгтэй ингээд бас нэг зам тээврийн осол аюултай юм нөхцөл ер нь үүсээд байна. За ер нь бол өндрөс хийтэй гараад явхад бол айгүй хэцүү замны тэндээ хуугарцсан. Тэгэл өсгий өвдөн, тэгэл жоохон алхаал хөл өвдөн. Тэгэл яг машин зам руу ороод энэ замын гарц марцаар гарахлаар хагархаад дээгүр ингээд одоо алхахад айгүй хэцүү байдаг. Тэгэл ингээд гацсан өсгийтэйг биш дандаа өргөн өсгийтэйг л өмсдөг. Гацсан өсгийтэй нь бол илүү гоё харагдаж шүү дээ өмсгөд. Тэгж яах чинь тэгэл гацсан өсгийтэйг нь өмсгөлөөр одоо уул нь одоо зоогдно, хөл өвдөн. Тэгэл шагаан байгаагаа эвгүй гიშгэх юм уу. Тиймэрхүү зүйл айгүй их байдаг. Тэгэл энэ тэндээ айгүй хуугарцсан, тэгэл жил болгон солино. Тэгэл сольсон ч гэсэн чанаргүй дахиад сонгуулийн жилээр дахиад солино. Эднэр нь тэгээ бидний бас татварын мөнгийг чанартай зарцуулмаар л байгаа юм л да. Тавар цаг болохоор дандаа зам янзалж байна л гэж хэлдэг шүү дээ.
Ер нь тэгээд энэ чинь байнга татвар төлөгчдийн мөнгөнөөс л ордог байлгүй дээ. Хүн болгол татвараа төлж байгаа. Нэг хүмүүс нь тийм нэг чанартай юм хийчих болдгоо болов уу гэж хардтай шүү дээ. Явууны зам дээр жил олон засагч бас амар ядаргатай шүү дээ. Тэгээ би нөгөө юуны тийш удирдлага экономи дээр явцдаг байхгүй. Тэр замыг болохоор зэрэг ингээд яг энэ зам шиг ингээд нөгөө асфальтцсан. Тэгээ дээр нь нөгөө цагаан зураасаар ингээд тавьчихаар зэрэг одоо энэ нөгөө скутерг амар их явдаг болсон. Явган үнийх юм уу скутер гэх юм уу ойлгож болсон. Скутер бихтүү дайрчих гад зам гарангуудаа дахиад явган үнийхээ зам дээр хоёр тишин харах хэрэгтэй болж байгаа. Скутер хаанаас дайрчих вэ гэдэг тийм болсон байна шүү дээ. Үсний зам нэг зөв зүгээр бүх бүтэн байх шиг байдаг хүн харахад тэгэл одоо өнгөрсөн дараа жил дахиад нөгөөтгөө хуулаад хажууд нь шинэ юм дахиад энэ одоо ямар учиртай одоо яад юм бэ гэдэг мэдэхгүй. Чингэл одоо зөв зүгээр энэ замыг хуулаад хажууд нь овоолол тэгэл тэрийг одоо хаана авчиж хаягдгийг одоо мэдэхгүй. Тэн донд одоо мөнгө угаахал тийм юм явуулчихлаа. Явган үнийн замын төгсөлтөнд 2023 онд 36.3 тэрбум, 2024 онд 35.6 тэрбум, 2025 онд 32.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар нийслэл төлөвлөжээ. Жил бүр 30 гаруй тэрбум төгрөгийг явган үнийн замын засвар шинжилгээ ажилд төсөлсөөр байдаг ч бодит байдал ямар байгааг үзэгчтэй харлаа. Одоогийн байдлаар нийслэлд 916 байршилд стандартын шаардлага хангаагүй эвдрэл ихтэй явган үнийн зам байна. Гэтэл нийслэл энэ замуудаа янзлахгүй хэрнээ дөнгөж жилийн өмнө шинжилсэн замаа энэ жил дахин шинжилж байгаа нь төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулж байгаа хэлбэр юм а. Хотын төв хэсгээр эвдрэл гэмтэл багтай ашиглалтын хувьд асуудалгүй явган хүний замуудыг дахин ухаж хучилт хийх нь олон нийтийн гайхшрал бухимдлыг төрүүлдэг. Олон жил ашиглагдсан эвдэрч муутсан явган хүний замууд хотын заах алслагдсан дүүргүүдэд байсаар байгаа ч тэдгээрт анхаарал хандуулахгүй байсаар. Мөн гэр хорооллуудыг холбосон зарим засмал замуудын хажуугаар явган хүний зам огт байдаггүй. Үүнийг нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад 2022 оноос эхлэн явган хүний замын стандартыг шинжилж эхэлсэн. Хүрээнд стандартын шаардлага хангаагүй явган хүний замуудыг жил бүр янзлаад явж байгаа гэлээ. Энэ дээр бол ямар нэгэн байдлаар бол бид нар өнгөрсөн жил хийчээд одоо энэ жилийн дахиад сольж байгаа гэсэн юм ерөөсөө байхгүй. Боржин одоо ингээ боржин чулуугаар хийчээд дахиад энэ жил сольж гэсэн юм бол огт байхгүй байгаа. Та бүхэн бол одоо харж байгаа энэ байршил дээр бол 2007 он тий 2009 2013 он бичсэн байршлуугаар хийгдсэн явган замын ажлуудыг бол шинжилгээ явж байгаа. Нэгэнт одоо чулуугаар хийгдсэн скед резистенс буюу барсгалжуулалтанд байгаа халтрагаа байхгүй замууд дээр бол бид нар ямар нэгэн байдлаар сольж байгаа юм бол байхгүй. Хот байгуулалт хотын стандартын газраас харин тодруулахад 2022 онд явган хүний зам талбайн төлөвлөлт, хучилт, угсралтад тавигдах ерөнхий шаардлагыг баталсан явган хүний замын ажлууд стандартын дагуу хийгдсээр байгаа гэлээ. Материалын хувьд байгалийн чулуу, асфальт, бетон, хавтан, резинэн материал аль алингаар нь хийж болно. За дээрээс нь харааны бэрхшээлтэй хүн зориулсан хавтан заавал байршуулсан байх ёстой. За аль ч одоо материалаар хийсэн бай. За стандартд нийцсэн тасралтгүй үргэлжлэх, за харааны бэрхшээлтэйг хүртээмжтэй байх мөн одоо явган замын ажил хийгдэж байх явцад төр замыг гаргаж өгч иргэдийн аюулгүй байдлыг хангаж өгсөн байх шаардлагатай байдаг. Ажил хариуцсан хүмүүс нь ийм тайлбар өгч байгаа ч бодит байдал дээр ямар дүр зурагтай байгааг үзэгч та мэдэх үзье. Түүнчлэн хяналт шалгалтын комисс стандарт шаардлага хангахгүй гэдгийг мэдсээр байж шинжилж засварласан замуудыг хүлээн авч байгаа нь одоогийн явган хүний замуудаас харагдсаар байна. Зөвхөн хугацаанд зам янзлах биш, чанартай стандартын дагуу гүйцэтгэх ажлыг хүлээлцэх шатанд бодит сайн хяналт тавих хэрэгтэйч иргэд хэлсээр шүүмжилсээр. Явган замын асуудал Сэлб голын далангийн тогтчлтын ажилгээд Улаанбаатар хот урдаа байгаа ажлаа хийж чадалгүйгээр дараагийнхаа том төслүүдийн нэрээр нүглийн нүдийг гурилаар хурсаар байна. Энэ тухай сардаа нэг удаа болдог иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хатуухан шүүмжлэл өрнөсөн байдаг. 2023 онд буюу одоогоос 2 жилийн өмнө Сэлб гол үерлэж тэр хавийн орон сууцны доод давхрууд бүхэлдээ усанд живсэн. Энэ хавьд далан байгуулах тухай хил ам хэрүүл тэмцэл болж байж өнгөрсөн жилээс далангийн ажил эхэлсэн. Гэхдээ хизээ энэ ажил дуусах, ажлын явц ямархуу байдалтай байгааг нийслэл таг чимээгүй байсаар өдийг хүрсэн. Өнгөрсөн 7 хоногт сард нэг удаа болдог нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр иргэдийн төлөөлөгч нь асууж байж хариуцсан дарга нэг юм хариулт өглөө. Манай тэр Баян зүгт дүүргийн 25, 43, 36, 26 гэдэг. Тэгээ үргэлжлээ цаашаа 3-1 гэл. Нөгөө талдаа мөн
Сүхбаатарт үүрэгтэй ингээд яг асуудал болоо байж байна л та. Тэгээ энэ нөгөө далангийн энэ ажил маань уул нь бол хөрсний усны нэвчлэлтийг зогсооход онцгой бас ач холбогдолтой юм байна. Тэгэхээр энэ хөрсний усны нэвчлэлтээр бид нар энэ орон төсөв дээр мөнгө тавиад энийг уулна хийх төслийн нэгж байгуулсан шүү дээ. Тэгээд тэн дээр яг энэ жил энэ хаврыг юу хийхэд төлөвлөд байна вэ? 2023 оны 6 сард тухайн 1.4 км үеийн далангийн гүйцэтгэгчээр Бэлгүү Монгол констракшн компани шалгаруулад тухайн ажлыг эхэлсэн. За өнөөдрийн байдлаар сая өнөөдөр би газар дээр нүүцлээ. 1.1400 м үерийн хамгаалтын түшиг цан барихаас яг өнөөдрийн байдлаар 241 м үерийн хамгаалтын далан дутаа байна. Энэ ажил 2025 оны 6 сарын 30 хэд дуусах ёстой. 6 сарын 30. 6 сарын 30-нд дуусаад зэрэгцээд тухайн энэ Бэлгүү Монгол констракшн компаниуд юу хийх вэ гэхээр дотор голын доторх угааглаас хамгаалсан бас чулуун ийм угааглаас хамгаалсан чулуун байгаа нь бас мөн давхар хийж өгөх ёстой. Мөн үүнтэй зэрэгцээд Хот төлөв судалгааны институтээр 2025 оны 4 сард тухайн 1.4 км далангийн гадна болон дотор төгчлийн ажлын зургийг гүйцэтгүүлэх шийдвэрийг нийслэл засаг даргын зөвлөө болон хурдаас гаргасан байдаг. Дахиж шинжилэн төгчүүлэх ажлыг. Үүний дагуу энэ Хот төлөв судалгааны институт зургаа боловсруулад барилгын үеийн төв дээр өнөөдрийн байдлаар зураг нь магадлал орохоор хүлээгдэж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдах өдөр яаран гүйж очсон нийслэлийн алба хаагчийн өгч байгаа мэдээлэл нь хүртэл нийслэлийнхний ажлаа хийж чадахгүй байгааг нотолж байна. Ийм урагшгүй ажлаа мэдэхгүй хүмүүс нийслэл хотод 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж байгаа нь эргэлзээ дагуулж байна. Сэлбийн далантай холбоотой асуудлыг энэ өвлжөнгөөл одоо сошиалор сэвлээ. Гэтэл нэг удаач гарч ирж яриаггүй. Гिचээд одоо энэ чи бидэрт гарч ирээд хэдэн километр далантай малантай гэж. За уучлаарай энэ Улаанбаатар хот чин хэдэн километр далантай, хэдэн километр далан хэрэгтэй байгаа юм. Хэдэн урсаад хэдэн одоо өргөдөө дуусч байгаа би чэйжээр бүгдийг мэдж байгаа. Хамгийн гол нь цаашдаа яах юм бэ? Одоо үерийн эрсдэл гарахад урсах юм урсахгүй юм уу? Дуусах юм уу дуусахгүй юм уу? Ингээд тодорхой юм дээр хариулт ингээд авах гэхээр төөрж бодлуулаад ингээд тань мэдхгүй юмараад ингээд явчих юм. Явган замын стандарт төлөвлөлт, явган зам дээр төсөв санхүү тавигдах ажил байдаг. Эсвэл нэг хотноос нөгөө хот руу явангууд дандаа хашаатай, тээгтэй, сааттай маш олон асуудлууд байгаа. Нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид худал хуурмаг шүүмж хэлсэнгүй. Өдөр бүр хийж хэрэгжүүлж байгаа ажил нь эренб дараагаа алдчихсан. Хүний эрхийн зөрчилтэй өгч байгаа мэдээлэл нь хэдэн том төсөл хөдлөлөө гэхээс цаашгүй болжээ. Манай улсад нийт 226 мянган төрийн албаагчид байдаг. Ойролцоогоор ажил эрхэлдэг 3 хүн тутмын нэг нь төрийн албаагч. Төрийн албаагчид бүсчилсэн хөгжилд хэрхэн оролцох талаараа 7 бүс нутагт хуваагдан уулзалт семинар зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдөр нийслэлийн 300 гаруй төрийн албаагч цуглжээ. Төрийн албаны зөвлөлөөс 7 бүсийн 150 орчим мянган төрийн албаагчтай уулзалт хийх үеэр цалин хөлсний асуудал, ажиллах орчин, ёс зүйн асуудал, хот хөдөөгөөс хамаарч ялгуурлах байдал зэрэг асуудлыг хүндсэн гэлээ. Төрийн албаны зөвлөлөө өөрийнх нь гол үндсэн чиглэлийг бол хуулийн хэрэгжилтийг хянж шалгах ёстой. Та нар төрийн албаны хуулийг хэрэгжүүлж гэнэ үү, зөв үү, буруу юу гэдгийг хотод үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд магадгүй манай шалгалтаас айж эмээдэг байх. Гэтэл орон нутагтод эсэргээр ирээд биднийг шалгаад өгөөч, биднээс зөвлөгөө дэмжлэг үзүүлээч, бидэд мэдээлэл хэрэгтэй байна. Би яг юун дээр алдаад байгаа юм болоо, миний юм болж байгаа юм уу үгүй мүү гэд ингээд бараг биднийг ингээд одоо юу гэдэг манайхныг очиход бол манай байгууллагад ирээч гэсэн ийм юу нөхцөлтүүд маш их байсан. Энэ оны эхний 4 сарын байдлаар гэхэд ёс зүйн хороонд 46 гомдол бүртгэгдсэний 22 зөрчил гэж тогтоогдож, 20 зөрчил биш гэж тогтоогдсон. 3 шилжүүлэгдэж, 1 гомдол нь хянагдаж байгаа гэлээ. Үүнээс шилжүүлэгдсэн 3-ын 2 нь сахилгын шинжтэй, 1 нь гэмт хэргийн шинжтэй гэж тогтоогдсон байна. Зүүн зөрчлийг одоо бусад зөрчлөөс ялгаж ангилах юм одоо асуудал байгаа. Өөрөөр хэлэх юм бол иргэдээс гарч байгаа гомдол мэдээлэл янз бүрийн асуудлуудыг одоо хамруулж гомдол гаргадаг. Тэгэхээр энэ дээр бол ёс зүйн дэд хороо зөвхөн тэр одоо хууль заасан 8.1 8.2 заасан ёс зүйн зөрчил гэдэг зүйл дээр дүгнэлт гаргах ёстой. Тийм учраас энэ одоо өмнө тогтсон ийм систем байгуулаагүй төрийн байгууллагын одоо албан хаагчдын одоо олонхын санал авсан ийм хүмүүсийн дээр энэ үүрэг хариуцлага хүлээгээ байж. Тэгэхээр энэ хүмүүсээ бид чадваршуулж заашгүй шаардлага байгаа.
Төрийн албан агчийн тангахт ёс зүйтэй байна гэсэн үг товоос тодорхой. Цагаан дээр хараар бичигдсэн байдаг. Харин өнөөдөр төрийн ажлаа хоошин тавин байж ирсэн 300 гаруй хүн ёс зүй гэж юу болох талаар инхүү хэлцлээ. Хэдийгээр энэ хилцүүлгийн нэр нь бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал нэртэй байсан ч инхүү ёс зүйн асуудлыг голчилсон нь анхаарал татж байлаа. Тэнгэрлэлээс доллар мэдээлэл хөтөлбөрөө үзүүлэлээ. Маргааш өглөө 10 цагаас шинэ мэдээлэлтэйгээр иргэд уулзцгаая. Оройг сайхан өнгөрүүлээрэй.